Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд чатны хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээрээ тов, ганжин, шандан, бэй, жав гэх мэт үг хэлхийг мэдэж авсан. Эдгээрийг давчгаан давтъя. Эхний үг бол тов, худалдаа айлах, сэмхэн гэсэн утгатай үг байсан. Жишээ нь 有人把我的雨衣偷跑了. Нэг хүн миний борооны цувыг хулгайлан зугтсан. 考试时他总是偷看别人的考卷. Шалгалтын үеэр тэр байнга бусдын материалаа сэмээрхэн хардаг. Тэгвэл тоо гэсэн үгтэй ойролцоо утгатай үг нь таа гэсэн үг байсныг бид мэдэж авсан. Жишээ нь 昨天晚上我们公司的仓库被盗了. 昨天晚上我们公司的仓库被偷了. Өчигдөр манай компани агуулгад хулгай орсон. Харин одоо ялгааг нэргэн саная. Тоо гэсэн үг нь сэмхэн гэсэн утгыг илэрхийлдэг онцлогтой бол харин даав нь ийм утга байдаг байна. Жишээ нь та тоо далүзоолаа. Тэр сэмээрхэн шиг авчихсан. Өмнөх хичээлээр үздэн бас нэг үг бол бэй. Энэ утгаар үг нь бусдын эрхэнд үйлдэгдэх гэсэн утгыг заадаг шүү дээ. Өөрөөр хэлбэл тухайн үйл хөдлөлийг өөрөө хийлгүй бусдын хийснээр хийх юм уу эсвэл бусдын хийсэн үйлд өртөгдөхийг илэрхийлдэг. Жишээ нь 小王刚才被车撞上了. 小王сая машинд мөргүүлээд гэмтчихсэн. Харин ярианы хэлэнд ихэвчлэн бэй нь рам болж хэлэгддэг. Жишээ нь 别让他们上当. Тэдэнд битгий хууртаарай гэх мэт. Бидний үтсэн ижил утгатай үг бол ганжин, ганквай. Гол ялгаа нь ганжин ямагт ярианы хэлэнд хэрэглэгддэг бол харин ганквай нь ярианы хэлэнд ч мөн бичгийн хэлэнд ч хэрэглэгддэг. Жишээ нь 他变得很厉害，得赶快送医院. 他变得很厉害，得赶紧送医院. Тэр хүнд өвдсөн байна. Төрхөн эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Ингээд бид өнгөрсөн хичээлийг давтлаа. Харин одоо шинэ хичээлээ үзье. Бид өнөөдрийн хичээлээр 考虑另外手工你说没有不гэх мэт үгнүүдийг үзнэ. Хосуудын баяраар залуу болон бүсгүүдэд ямар бидлэг өгвөл илүү тохиромжтой бол энэ тухай зөвлөлдөх дараах харилцан яриаг сонирхъя. 情人节就要到了，你说我送男朋友什么礼物好呢？看他喜欢什么吧。不过手表肯定不会错，没有不喜欢手表的男孩。另外还可以考虑送巧克力。我也这么想，手表我可以在网上订，巧克力你说去哪买好呢？我知道一家手工做巧克力的商店，可以带你去。 Харилцан ярианаас залуудаа ямар бэлэг сонгосон болохыг мэдэж авсан баха. Харин одоо шинэ үг хэлгээ мэдэж авцгаая. Эхний үг бол 考虑, бодох, тунгаах гэсэн утгатай үг байна. Холбоогийн жишээг харвал 考虑问题, асуудлыг эргэцүүлэх, 考虑意见, саналыг бодож үзэх, 考虑批评, шүүмжийг тунгаах гэх мэт. Өгүүлбэрт хэрхэн орсныг нь ажигдвал 你应该认真考虑老师的批评，不能满不在乎. Чи багшийн шүүмжийг нухацтай бодож үзэх ёстой. Тоом зөргөө орхиж болохгүй. 这件事该怎么处理，请你再考虑考虑. Энэ хэргийг яаж зохицуулах ёстойг чи сайтар бодоорой. Харин манай харилцан ярианд 还可以考虑送巧克力。 шоколад бэлэглэх тухай бас бодолцож болно гэж оржээ. Дараагийн үг бол 另外 ондоо өөр гэсэн утгатай ба мөн ийм утгатай үг нь лин гэж дуудлана. Гэвч эдгээр үг нь нэг нь хос үгтэй, нөгөө нь дан үгтэй учраас хэрэглэн зүгээр байдаг. Эхлээд ижил үүргээр орсон өгүүлбэрийг нь харъя. 你跟他说的不是一回事，他说的是另外一件事. Чиний түнд хэлж байгаа чинь нэг асуудал биш. Тэрний ярьж байгаа нь өөр нэг хэрхэн тухай. Тэгэхээр хос үгтэй үгийн ард хос үгтэй үг орж холбоо үүсгэдэг. Тиймээс дараагийн өгүүлбэрт лин орж болохгүй байна. 你们两个留下，另外的同学跟我走. 同学гэдэг нь хос үгтэй учраас 另外гэсэн хос үгтэй үгийг авах нь зөв юм. Түүнээс гадна 另外 холбоос үгийн үргээр бас ордог онцлогтой. Жишээ нь 除了中国学生，另外还有很多外国留学生参加了今天的活动。
Хятад оюутнаас гадна маш олон гадаад оюутан өнөөдрийн арга хэмжээнд оролцсон. Энэ өгүүлбэрт Чу Линвай гэсэн хам бүтэц орсон байна. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрт тохирох үгийг нөхөд орчуулаарай. 我做了练习，还预习了新课的生词和课文。 өгүүлбэрээ тулгая. 我做了练习，另外还预习了新课的生词和课文。Би дасгал хийснээс гадна шинэ хичээлийн шинэ үг болон бичвэрээ бэлдсэн. Энэ өгүүлбэрт Линвайн холбоос үгийн үргээр орж байна. Харин манай харилцан ярианд 没有不喜欢手表的男孩，另外还可以考虑送巧克力。 бугуйн цаганд дургүй хүүгэн гэж байхгүй. Түүнээс гадна шоколад бэлэглэх тухай бас бодолцож болно. Энэ өгүүлбэрт Мэйо бүү гэсэн сонирхолтой хэллэг байна. Үгүйсгсэн хоёр үг нэг дор орсноор баттгсан утгатай болдог байна. Жишээ нь 小王觉得什么都好吃，没有他不爱吃的。Сяванд юу ч амттай санагддаг. Түүнд дургүй зүйл гэж байхгүй. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрийг орчуулаарай. 就是那харьцуулбал 没有没犯过错误的人 алдаа хийж байгаагүй хүн гэж байхгүй. Дараагийн үг бол 手工 гар урлал гар арга гэсэн утгатай үг байна. Жишээ нь 所有的活都得用手工做. Аливаа ажлыг гар аргаар хийх хэрэгтэй. Тэгвэл манай харилцан ярианд 我知道一家手工做巧克力的商店，可以带你去。 би гар аргаар шоколад хийдэг дэлгүүр мэднэ. Чамайг аваад явж олно шүү гэж орсон байна. Манай өнөөдрийн хичээлийн сүүлийн үг бол 你说好呢гэсэн хэллэг ба хүнээс зөвлөгөө авахтаа хэрэгэлдэг үг байх нь. Жишээ нь 你说什么时候运动好呢? Хизээ хичээлээ сайн болохыг хэлж өгөөч. 你说每天喝多少水合适呢? Өдөрт хичнээн ус уувал тохиромжтой хэлж өгөөч. Тэгэхээр манай харилцан ярианд 你说我送男朋友什么礼物好呢？巧克力，你说去哪买好呢？ найз эрэгтэйдээ юу бэлгэжүүл болохыг хэлж өгөөч. Хаанаас авбал болохыг хэлж өгөөч гэх мэтээр орсон байна. Тэгвэл та бүхэн дараах монгол өгүүлбэрийг хятад хэл рүү орчуулад үзтээ. Яаж явбал хэлбэр болохыг хэлж өгөөч. Орчуулснаа тулгаарай. 你说怎么去方便呢? Ингээд мэдих ёстой шинэ үг хэллэгээ сурч дуслаа. Харин одоо бичлэгээ дахин нэг үзье. 情人节就要到了，你说我送男朋友什么礼物好呢？看他喜欢什么吧。不过手表肯定不会错，没有不喜欢手表的男孩。另外还可以考虑送巧克力。我也这么想，手表我可以在网上订，巧克力你说去哪买好呢？ 我知道一家手工做巧克力的商店，可以带你去。 Харилцан яриагаа өгүүлбэрээр нь орчуулбал 情人节就要到了，你说我送男朋友什么礼物好呢？ хосуудын баяр болох нэ. Найз эрэгтэйдээ юу бэлгэжүүл болохыг хэлж өгөөч. 看他喜欢什么吧。不过手表肯定不会错，没有不喜欢手表的男孩。另外还可以考虑送巧克力。 Түүний юунд дуртайг нь бодох хэрэгтэй. Бугуун цаганд дургүй хүүгэн гэж байхгүй. Түүнээс гадна шоколад бэлгээх тухай бас бодолцож олно. 我也这么想，手表我可以在网上订，巧克力你说去哪买好呢？ Би ч гэсэн тэгэж бодож байна. Бугуун цагийг захимаар захиалж болно. Шоколадыг хаанаас авч болохыг хэлж өгөөч. 我知道一家手工做巧克力的商店，可以带你去。 Би гар аргаар шоколад хийдэг дэлгүүр мэднэ. Чамайг авч явж болно шүү. Ингээд бид бичлэгээ бүрэн орчууллаа. Одоо харин үтснээ баттган дасгал ажиллая. Та бүхэн дараах бичлэгийг сонсоод асуултанд хариулаарай. 关于暑假计划，赵可给阿里什么建议? Зуны амралтын төлөвлөгөөгөөр Жока Адид ямар санал тавьсан бэ? 阿里想去南方旅行吗? 阿里өмнөд нутгаар аялмаар байсан уу?
赵克觉得南方旅行有什么好处?赵克өмнөд нутгаар айлхад ямар давуу талтай гэж бодогдсон бэ? 马上就放假了，赵可，你说暑假做什么好呢？我觉得你应该去别的地方看看。你说去哪儿好呢？去南方吧，不仅能感受一下那儿的风土人情，还能了解到南方跟北方的差别。夏天去南方太热了吧？如果你不想出去旅行，那就在这儿找份工作做也不错。好主意。可是你说做什么工作合适呢？你不是以后想回国教汉语吗？那你就先找跟汉语有关的工作，算是提前实习了。现在工作单位都希望找有工作经验的，所以大学生们毕业前没有不去找地方实习的。你最好也早点做准备。好，听你的，我明天就去找工作。Хараа одоо асуултанд хэрхэн хариулж болохыг харцгаая. 关于暑假计划，赵克给阿里什么建议? Зуны амралтын төлөвлөгөөгөөр赵克Алид ямар санал тавьсан бэ гэсэн асуултын хариултанд миний бодлоор чи өөр газар очиж үзэх хэрэгтэй гэж хариулах нь. Али 想去南方旅行吗? Али өмнөд нутгаар айлмаар байсан уу гэсэн асуултанд Зун өмнөд нутагт их халуун бидтэй гэсэн өгүүлбэрт түшиглэн他不太想去гэж хариулах нь. 赵克觉得南方旅行有什么好处?赵克өмнөд нутгаар айлхад ямар давуу талтай гэж бодогдсон бэ гэсэн сүүлийн асуултанд 不仅能感受一下那儿的风土人情，还能了解到南方跟北方的差别. Тэнтгийн байгаль орчин хүн ардыг мэдээ зогсохгүй, өмнөд болон хойд нутгийнхны ялгааг мэдэж авч болно гэж хариулах нь. Одоо та бүхэн бичлэгээ бүрэн орчуулаарай. 马上就放假了，赵可，你说暑假做什么好呢？ Удахгүй амарлаа. Жако зуны амралтаар юу хийвэл таарах бол? 我觉得你应该去别的地方看看。 Миний бодлоор чи өөр газар очиж үзэх хэрэгтэй. 你说去哪儿好呢？ Хаашаа явбал таарах бол? 去南方吧，不仅能感受一下那儿的风土人情，还能了解到南方跟北方的差别。 Өмнөд нутг руу яв. Тэнтгийн байгаль орчин хүн ардыг мэдээ зогсохгүй, өмнөд хойд нутгийнхны ялгааг мэдээж авч болно шүү дээ. 夏天去南方太热了吧？ Зун өмнөд нутагт их халуун бидтэй. 如果你不想出去旅行，那就在这儿找份工作做也不错。 Хэрвээ чи гадагш аялмааргүй байгаа бол энд ажил хийхэд давгүй шүү. 好主意。可是你说做什么工作合适呢？ Сайхан санаа. Гэхдээ юу хийвэл болох вэ?
你不是以后想回国教汉语吗？那你就先找跟汉语有关的工作，算是提前实习了。现在工作单位都希望找有工作经验的，所以大学生们毕业前没有不去找地方实习的。你最好也早点做准备。 Чи хожим нутаг буцсан хятад хэл заах хүсэлтэй биз дээ. Тэгвэл хятад хэлтэй холбоотой ажил болвол урьдчилан дадлаг гэж тооцож болно шүү дээ. Одоо албан газрууд ажлын туршлагатай хүн авах сонирхолтой болсон. Тиймээс төгсөгчдөөс ажил хийж дадлаг хийгээгүй хүн гэж байхгүй болсон. Чи ихэлж дадлаг хийсэн дээр. 好，听你的。我明天就去找工作。 За чиний хэр болё. Би маргааш авч ажил хайнаа. Та бүхэн ч гэсэн Java-та санал нэг байна уу? Үнэхээр сурснаа ажил дээр хэрэгжүүлнэ гэдэг туршлага хуримтлуулах нэг хэлбэр ч яж болох юм. Үзэгчдээ бид сая сонсох тасгал ажиллаа. Одоо харин хамтдаа унших тасгал ажиллая. Та бүхэн дараах харилцан ярианы дагуу зөв өгүүлбэрийг олоорой. 你这些图片处理的真棒，你是怎么弄的？我下架了一件软件，就是这个，你没用过吗？没有，是免费的。对，是免费的，我一会儿传给你。关于那个软件，下列哪项正确？有病毒，是收费的，可以处理视频，是处理图片的。 Та бүхэн одоо сонгосон хариултаа тааруулаад харилцан яриагаа орчуулаарай. Зөв хэлбэр нь мэдээж D буюу зураг янзалдаг гэсэн өгүүлбэр байх нэ. Харилцан ярианы өгүүлбэр орчуулаад 你这些图片处理的真棒，你是怎么弄的？ Чи эдгээр зургаа үнэхээр мундаг янзалжээ. Яаж ингэ вэ? 我下架了一件软件。我下载了一个软件，就是这个。 你没用过吗？ Би нэг програм татсан юм. Энэ нь чи хэрэглэж байгаагүй юу? 没有，是免费的。 Гүй ээ, үнэгүй юм уу? 对，是免费的。我一会儿传给你。 Тийм ээ, үнэгүй. Би чам руу явуулчихна. Сая бид харилцан ярианы эхийг орчууллаа. Харин одоо жижиг бичвэрийг уншаад асуултанд хариулъя. 一位母亲给3岁的孩子买了一个漂亮的气球，孩子开心地抓着系在气球上的根细线，在路上跑着跑着，不知怎的，一不小心手一松，气球往天空飞去了，孩子伤心地哭了起来。这时母亲蹲下身子，以一种愉快的声调对他说：“瞧，宝贝儿。” 气球的妈妈喊他回家吃饭了，你还不赶快和他说再见？听了妈妈的话，孩子觉得很新奇，立即不哭了，举着胖胖的小手，向着圣上见的气球大声喊道：“再见，再见！” 可爱的脸上充满了天真的笑容。 Ингээд асуултанд нь хариулагдах хэсгийг харъя. Эхний асуулт бол 孩子为什么哭? Хүүхэд яагаад уйлсан бэ? 一不小心手一松，气球往天空飞去了. Болгоомжгүй байтал гар нь суларч бөмбөлөг дээшээ тэнгэрт хөрчихсөн. Дараагийн асуулт. 母亲是怎么安慰孩子的? Ихэн хүүгээ хэрхэн аргацсан бэ гэсэн асуултанд 瞧，宝贝儿，气球的妈妈喊他回家吃饭了，你还不赶快和他说再见？ Хардаа өрөмн бөмбөлөгний ээж нь түүнийг бушуу хоолой идгэж дуудсан байна гэсэн өгүүлбэр хариулагдана. Ингээд бичвэрээ орчуулъя. 一位母亲给她3岁的孩子买了一个漂亮的气球，
нэгэн ээж хүүхэдтэй гой бөмбөлөг авч өгчээ. 孩子开心地抓着系在气球上的那根细线，在路上跑着跑着。хүүхэд нь хөөр баяртайгаар тэрхүү бөмбөлөгний нарийнхан уянаас натхан зам дээр гүйж гарав. 不知怎的，一不小心手一松，气球往天空飞去了. Яасныг бүүмэд болгоомжгүй байдал гарын суларч бөмбөлөг дээшээ тэнгэрт хөөрчихөв. 孩子伤心地哭了起来. Жаалхуу харамсан уйлж эхлэв. 这时母亲蹲下身子，以一种愉快的声调对他说：“瞧，宝贝儿，气球的妈妈喊他回家吃饭了，你还不赶快和他说再见。” Энэ үед ээж нь өвдөг нуглан доош болоод баяр хөөртэйгээр хартаа өрмөн бөмбөлөгний ээж нь түүнийг бушуу харж хоолоо идгэж дуудсан байна гэлээ. 听了妈妈的话，孩子觉得很新奇，立即不哭了，举着胖胖的小手，向着升上天的气球，大声喊道：“再见，再见！”可爱的脸上充满了天真的笑容。Ээжийнхээ хэлснийг дуулаад хүүд итгэж сонин санагдсан ч тэр дороо уйлгаа байж буцаар жаахан гараараа тэнгэр өөд дээшлэх бөмбөлөг рүү заан баяртай баяртай гэж чангаар хашгирахад өхөөрдөм царайнд нь инээмсэглэл тодорч байв. Үзэгчдээ та бүхнийг зөв орчуулсан бахаа гэж найдаж байна. Ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр 考虑另外手工你说没有不гэх мэт үг хэлхийг сурлаа. Тэгвэл дараагийн хичээлээр 基础及时空间压力才能发挥гэх мэт үг хэлхийг мэдэж авах болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. Зайжээ. Хятад хэл бол 21-р зууны залуучуудын зайлшгүй эзэмших ёстой чадваруудын нэг болсон байна. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр өрсөлдөх гарц бол хятад улс. Харин хятадын зах зээл дээр өрсөлдөх гарц бол яахын аргагүй хятад хэл юм. Шинэ эсэлтүүдээ авч эхэллээ. Бүртгэл 2017 оны 4-р сарын 6 хүртэл бүртгэж байна. Күнз боловсролын төв.